Сайн байцгаана уу, 20 минут хүргэе. Үзэгч та бүхний шинэ 7 хоногийн ажил ус өөдрөг бүтэмжтэй эхэлсэн гэдэгт итгэлтэй байна. За Сэнийг телевизийн тодорхойлол нэртэй ажиллагааны хөтөлбөр ээлж дугаараа эхлэхэд бэлэн боллоо. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд VIP тодорхойлох ажиллагааны хөтөлбөртөө бид за эх 3 дугаар сарын 2-оос 3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох эдийн засгийн форумын талаарх мэдээллийг өгч явах болно. За Швейцарын бас Давос хотноо дэлхийн эдийн засгийн чуулганд болдог. За тэгвэл манай бол бас эдийн засгийн форум зохион байгуулалт энэ жил одоо 2 дахь удаага зохион байгуулах гэж байгаа. Ирэх 3 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо олно. Тэгэхээр энэ сэдвээр ярилцахаар бид өнөөдрөөс зочноо урьж ирлээд байгаа. Ингээд олныг бол уншаад үзэгч та бүхэндээ энэ цаг мөчид өнөөдөр манай студид хүрэлцэн ирсэн зочноо танилцуулъя. Энэ цаг мөчид манай студид за эдийн засгийн форум зохион байгуулах хорооны гишүүн, компани засаглалын хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал Ноён Үнэнбат хүрэлцэн ирсэн байгаа. Танд орой минь хүргэе. Бас урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн тал уснаа илэрхийлье. Тэгэхээр сая хэллээ их 3 дугаар сарын 2-оос 3-ны өдрөд Улаанбаатар хотны эдийн засгийн форум болно. 2 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байгаа. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд энэ ярилцлага төрөөр бид бас эдийн засгийн форумын тухай мэдээллүүдийг өгч явахаар болсон юм. За тэгээд бас энэ эдийн засгийн форум зохион байгуулах үндэсний орооны гишүүний хувьд яг одоо эдийн засгийн форум бэлтгэл ажил хэрэг хангагдсан бэ гэдгээс бас яриагаа эхлэв. За эдийн засгийн форум бол одоо 3 сарын 2-3-нд явагдаа дараа нь хөрөнгө оруулалтын чуулган гэдэг иймэрхүү хуралдааны хэлбэрээр үйлчлэх байгаа. Ер нь бол эдийн засгийн форумын бэлтгэл ажил бол нэлээд урагштай сайн явж байгаа гэж ингэж үзэж байгаа. За энэ бол энэ форумын үеэр бол засаглалын чиглэлээр 4 хуралдаан явагдах ёстой. Тэгээд үүн дотроо тухайлбал компани засаглалын чиглэлээр бол үндсэн салбар хуралдааныг явагдана. За тэгэхээр тас үндэсний орооны гишүүн яг энэ эдийн засгийн форум зохион байгуулах хамгийн гол ач холбогдол нь юу юм бэ? Ер нь яагаад эдийн засгийн форум зохион байгуулсан болоо гэдэгт бас эдийн засгийн үндэсний орооны гишүүнээр бас хэлэх үг багтай. Надлингийн бас эдийн засгийн форумд оролцсон баг. Ер нь бол эдийн засаг нийгэм тэ одоо хөгжлийн олон асуудлаар олон нийтийн одоо чиг хандлага, мөн түнчлэн үзэл бодлыг нэг энэ дээр уралдуулж явах асуудал их чухал байгаа. За энэ болцоог бол энэ эдийн засгийн форум гаргаж өгч байгаа байх гэж бодож байна. Энэ эдийн засгийн форумын үеэр бид нэр одоо за төрийн байгууллага, түнчлэн хувийн хэвшил, олон улсын байгууллага, за тэгээ төрийн бас байгууллага, хэмжлэнгийн иргэний нийгмийн бүхэл төлөөллийг оролцуулж мөн түнчлэн одоо олон улсын байгууллагуудын оролцоотойгоор ер нь Монголын одоо орны хувьд өнөөдөр тулгараад байгаа эдийн засгийн нөхцөл боломж түүнийг одоо шийдвэрлэх ямар асуудлууд байна, ямар хуу сорилтууд байна гэдэг талаар ярилцаж арга замыг тодорхойлоход энэ форумын зорилго авчиж байгаа гэж би бодож байна. Энэ л тодорхой авраатай зохион байгуулагдаж байна. За тэгэхээр та хэлсэн эдийн засгийн форум 3 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. 4 салбар хуралдаанаар болно. За нэг салбар хуралдаан нь компани засаглал, төрийн эмчийн үйлдвэрийн газрын удирдлага гэсэн салбар хуралдаан байна. Тэгэхээр та бас энэ компани засаглалын хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал. Тэгэхээр энэ сэдвээр бас ярилцсан зүйтэй байх. Тэгээд энэ компани засаглал, төрийн эмчийн үйлдвэрийн газрын удирдлага гэсэн салбар хуралдаан ер нь зохион байгуулалт болсон яагаад болсон юм бол ер нь голдоо юу ярилцах бол гэдгийг бас үзсэн авч магадгүй энэ талаар мэдээлэл бол. За тэгээ ер нь бол хөгжин за тэгээ тогтвортой хөгжин гэдэг бол ерөнхийдөө удирдлагыг л тогтвортой ажилуулах тухай асуудал байгаа л да. Тэгэхээр энэ одоо асуудлын гол зангилгаа нь бол компани засаглалын одоо хэлбэрээр гарч ирж байгаа гэж ингэж үздэг. Тийм учраас энэ компани засаглалын асуудал мөн түүний компани сайн засаглалтаа болох асуудал бол ерөнхийдөө угаасаа манай нийгмийн одоо цаашдын хөгжилд амин чухал толгомдсон асуудал юм аа тийм учраас энэ хуралдаанаар бид нэр компани засаглалын өнөөгийн байдал мөн түүнчлэн түүнийг одоо хэрхэн сайжруулах уу, яаж олон улсын жишгт хүргэх үү, засгийн газар энэ одоо компани засгийн асуудалд ямар хөө хэлбэрээр оролцох уу гэдэг энэ асуудлуудыг ярилцаж хувийн сектор болон төр мөн түншлэн төрийн бас байгууллага, олон улсын байгууллагуудын туршлага, саналыг сонсъё гэсэн юм байдлаар оролцож байгаа.
Тэгэхээр зөвхөн хүмүүс анхаарч магадгүй үзэгчид компани засаглал гэж яг юу юм бэ, юу яриад байгаа юм бэ гэдэг. Та түрүү хэлсэн компани засаглалын өнөөгийн байдлын тухай залбирлуулаад ярилцсанаа гэдэг. Яг өнөөгийн байдлаар компани засаглалын өнөөгийн байдлыг ямар байгаа юм бэ? За мэдээж ер нь бол компани засаглал гэдэг нь ерөнхийдөө одоо хууль тогтоомжоос дээгүүр байх шаардлагыг л өөртөө авч түүнийг л сайжруулах гэж байгаа үйл явц юм аа. Энэ бол ерөнхийдөө тодорхой нэг хүрэх газар биш. Ерөнхийдөө түүнийг туулах юм аялал юм гэж ингэж тодорхойлдог. Өөрөөр хэлбэл энэ бол хууль тогтоомжоос илүү практик ач холбогдолтой. Практик ач холбогдол гэдэг нь хүмүүсийн одоо үйл хөдлөл, сэтгэл зүйг өөрчлөлтөд холбогдсон үйл явц байдаг учраас энэ бол бас цаг хугацаа авдаг ийм зөв тогтолтой. Тэгээ ерөнхийдөө бид нэр компани засаглалын байдлыг өнөөдөр ингээд тавчаар дүгнэ гэж хэлэх юм бол мэдээж тэр форум үеэр нэлээд ярилцах болох та. Тэгэхээр одоо компани засаглалын хөгжлийн төвөөс яаж дүгнэж байгаа гэхээр ерөнхийдөө бид нэр компани засаглалын хөлөх одоо эхний шатанда ялангуяа түүний засаглалын учрыг олох, тэгээ ойлголтыг бий болгох гэсэн ийм ажлуудыг нэлээд хийж байна. За тийм учраас төлөвшүүлэх ажил бол дөнгөж эхлэлийн шатандаа байгаа гэж ингэж ойлгож байгаа. За мэдээж хэрэг энэ дээр бол ер нь компани засаглалын ойлголт эхэндээ сул байсантай нэлээд холбоотой байх гэж ингэж бодож байна. Компани засаглалын хөгжлийн төв гэсэн энэ төрлийн бас байгууллага гэж ойлгож байгаа. Тэгэхээр зөв энэ байгууллагын зүгээс ерөнхийдөө яг энэ одоо эдийн засгийн формоос за бүрийн салбар хурлаанаас яг юу хүлээж байгаа вэ? Ямар бид энэ нэгдүгээр энэ компани засаглалын одоо асуудлыг ач холбогдлыг мөн түүнчлэн түүнийг тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэх тал бүр нэг мөр ойлголттой болох ёстой гэж ойлгож байгаа. Мэдээж хэрэг энэ дэр бас одоо төрийн зүгээс одоо хэрэгжүүлэх 2-3 ажил байгаа. Юуны өмнө компани засаглалын үндэсний хөтөлбөрийг засгийн газар батлах ёстой. Дээр нь компани засаглалын асуудлаар төр бас нэг тодорхой манлайлах асуудал байна. Гэхдээ төр манлайлна гэдэг маань хувийн секторыг манлайлна гэсэн үг биш. Өөрөө төр чи өөрөө компанитай. Төр одоо төрийн одоо үйлдвэрийн газрууд компани таавал одоо энэ манай улсын эдийн засаг хөгжих тодорхой орлого нэмэгдэх хэрээр бас өсөж магадгүй байдалтай байгаа. Тийм учраас өөрийнхөө одоо өмчөндөө ирдэг компаниудынхаа засаглалыг сайжруулах тэгээд тэр хэлбэрээр үлгэр жишээ болооч гэсэн ийм асуудал яригдж байгаа. Тэгэхээр компани засаглал гэдэг ингээд ер нь тусад нь аваад нодлон зүгээр анхны чуулгуулс дээр яг ингээд тусгай салбар хулдаан болгож ирсэн үү? Энэ бол чи зүгээр ингээд бас тусад нь бүр ингээд салбар хулдаан болгож асуудлыг бүр тогтоон авч үзэх гэж байгаа гэж ойлгодод байна. Тийм. Нодлон бол засаглалын асуудлаар тусгай салбар хулдаан байгаагүй. Болтол нөгөө хөрөнгө оруулагчдын зүгээс мөн хөрөнгөний зах зээлийн үйл ажиллагааны талаар холбогдсон хуралдаан байсан. Тэгэхээр зэрэг хөрөнгөний зах зээл гэдэг юм уу эсвэл хөрөнгө оруулалтын асуудал яриад ирэхээр зэрэг заавал засаглал хэрэгтэй болдог. Тийм учраас ер нь бол засаглалыг хөгжүүлж байгаа гэдэг юм уу засаглалыг хөгжүүлэхийг шаардаад байгаа ерөөсөө үндсэн хоёр нөхцөл байж байгаа. Нэгдүгээр компаниуд өсөж томрохын тулд, хоёрдугаар хөрөнгө оруулалт татахын тулд компани засаглал хэрэгтэй болдог. Тийм хэрэг энэ жил бол бүр ингээд тусгаалсан салбар хуралдаан болгоод энийг бол асуудлыг нэлээд том өргөн хэмжээнд авч үзэж байна. Тийм. Түүнээс гадна бид нэр энэ компани засаглалын олон улсын хэмжээний одоо шинжээрч ирж оролцсон. Global компани засаглалын форумын тэргүүн Филипп Армстронг гэдэг хүн байдаг. Энэ бол компани засаглалын чиглэлээр ялангуяа хөгжиж байгаа орнуудад хамаатай компани засаглалын чиглэлээр олон улсын төвшөнд нэлээд од болж яригдж байгаа мэргэжчтэн байдаг. Тэгээд түүнээс гадна бас энэ төрийн зүгээс гэдэг юм эсвэл одоо ерөнхий сайд, төрийн өмчийн хорон дарга, санхүү соёл хорон дарга гэх мэтчлэнгийн төрийн нэлээд өндөр хэмжээний төлөөлөл бас энэ засаглалын салбар хуралдаанд оролцох болно. Тэгээд мөн хувийн секторын зүгээс бол манай Mongolian Mining Corporation-ы түүхэн дарга жаргал оролцох одоо тийм болно. Тэгэхээр ерөнхийд нь бол бусад одоо салбар хуралдаануудаас нэлээд ач холбогдол өгч байгаа салбар хуралдаан гэж ерөнхийдөө ойлгож байна. За гэхдээ ер нь бол энэ бусад салбар хуралдаануудын
бүтэц бүрэлдэхүүнүүд аваад ус ерөнхийдөө тэрнийг одоо энэ дээгүүр ач холбогдолтой, энэ доогуур ач холбогдолтой гэж ялгах зүйл байхгүй баг. Тэгвэл ерөнхийдөө энэ төлөөллийн хувьд бол нэлээд ач холбогдолтой оролдоо болно гэж үзэж байна. За ямар ч байсан 3 дугаар сарын 2-3-нд эдийн засгийн форум болон за эдийн засгийн форум 4 салбар хуралдаанаар болон 1 салбар хуралдаан нь компанийн засаглал, төрийн эмчийн үйлдвэрийн газрын удирдлага гэсэн энэ сэдвээр бас тусгайлан ярилцж бас гадны нэлээд хүн ач холбогдолтой хүн ирж бас туршлага судалж тэ янз бүрийн зүйлээр ярилцж энэ дээр нэлээд бас асуудал шийдэх шинжтэй байх нэ гэж ерөнхийдөө ойлгож байна. Тэгээд зүгээр компани засаглалын хөгжлийн төвийн гүйцэтгэх захирлын хувьд яг одоо танаа төв ямар үйл ажиллагаа явуулд юм бэ? Хизээ байгуулагдсан энэ тухайд мэдээлэл манай үзэгчдүүд бол за баярлалаа. Компани засаглалын хөгжлийн төв бол энэ гишүүдийн дээрээ тогтсон төрийн бас байгууллага байдаг. Гишүүнчлэлтэй өөрөлдөл байгуулах юм бол 2% гишүүнчлэлтэй төрийн бас байгууллага байгаа. 2009 оны 6 сард байгуулагдсан. За тэгээд бидний үйл ажиллагааны одоо гол зорилго гэхээр ерөнхийдөө Монгол улсад компани засаглалын чиглэлээр манлайлагч байгууллага байх ёстой гэж ингэж үздэг. Тэгэхээр ингийн төвд яг үгүй бид нар ядаж гишүүдээ энэ компани засаглалын чиглэлээр манлайлагч байгаасай. Манай гишүүдээс бусад компаниуд сураасай. Тэрэнд нь бид туслая. Тэгэхэд тул бид нэр сургалт, судалгаа, нөлөөлөл одоо тийм янз бүрийн компани засаглалын чиглэлийн бүх төрлийн үйл ажиллагаанууд бол явуулж байна. Тэгэхээр энэ бол одоо манай гишүүд бол маш идэвхтэй оролцож биднийг дэмжиж ажилладаг. Энийг бол одоо энэ ташрамд бид нэр талархж байгаа илэрхийлэх ёстой хаа гэж бодож байна. Гишүүнчлэл гэж нэг зөв тодорхой хичнээн хэмжээний гишүүнчлэл байдаг бол тэгээд яг сургалт сурталчилгааг олдог гэж. Ямар сургалтууд тогтмол явагддаг тийм сургалтууд байгаа юу? Тэгээд бид нэр за гишүүнчлэл байгууллагын гишүүнчлэл голд бол манай Монголын нэр та бүхний мэдих томоохон компаниудын гишүүнчлэлийг бол бид нар авдаг. За тэр гишүүнчлэлийнхээ хүрээнд мөн түүнчлэн гишүүн босч байсан гэсэн манай компани засаглалын хөгжлийн төвийн сургалтанд оролцох бүрэн боломжтой байдаг. Ямар хөө чиглэлээр ямар хөө хэлбэрээр сургалт явуулдаг вэ гэхээр нэгдүгээрт бид нэр компани түүзийн гишүүд удирдах ажилтны байгуулж байна. Мөн түүнчлэн компани түүзийн нарийн бичгийн даргааны сургалт захиан байгуулдаг. Түүнчлэн компани одоо засаглалын чиглэлээр янз бүрийн модулууд гаргаж авсан түүнээсээ одоо альва нэг модулыг одоо аваад бэлэн аваад өөрсдийнх нь компаниудын яг өөрсдийнх нь хүсэж байгаа хэлбэрээр зохион байгуулах ийм бүрэн боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл төвлөрсөн биш, компани дээр очиж бас сургалт хийх боломжтой гэсэн үг. Яг энэ компани засаглалаар дэлхийд тэргүүлж байгаа улс орн гэвэл ер нь аль улс орн хийж болох вэ? Мэдээж бас аливаа зүйлээс туршлага судлах нь зүйтэй. Тийм учраас тэр улс орны мэргэжилтнүүд ч юм уу урьж авчирч уулзуулах тийм боломж хангадаг баг тийм. За мэдээж яг дэлхийд өндөр хөгжсөн орнууд бол ерөнхийдөө компани засаглалын чиглэлээр нэлээд агсан түвшинд одоо байна гэж ингэж ойлгоод байна. OECD гэж байдаг, эдийн засгийн хөгжил хамтын ажиллагааны байгууллага гэж байдаг. Тэр нь болохоор зэрэг 2004 онд шинжилсэн. 1999 онд бол анх гарч ирсэн тэр компани засаглалын зарчим гэдэг ийм кодексийг бол гаргасан байдаг. Тэгэхээр зэрэг тэр орнуудын жишгээр ер нь олон улсын дэвшинний одоо компани засаглалын стандартыг тодорхойлж гэнэ гэж ингэж ойлгож болно. За тэгэхээр хөгжиж байгаа орнуудад бас өөрсдийн одоо туршлага мөн тэр олон улсын зарчим нийцүүлээд өөрсдийнхөө үндэсний кодексийг бол одоо баталцсан байдаг. Гэхдээ хамгийн гол асуудал болохоор зэрэг тэр кодексийг цаасан дээр гаргах биш, түүнийг амьдралд хэрэгжүүлэх тухай асуудал бол нэлээд чухал байгаа. Тэгэхээр түүн энийг хэрэгжүүлнэ гэдэг маань ерөнхийдөө одоо бидний нөгөөх